хөгжлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн усны ууршилт сэдвийн хүрээнд энэхүү захин хичээлийг бэлтгэлээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны ууршилтын өсөлт нь доктортой хөгжлийн олон талыг хамарсан асуудал юм. Усны нөөцийг зөв удирдах, экосистемийг доктортой байх гэх олон зүйлсүүдийг хамарч үзнэ. Тэгвэл усны ууршилт гэж юу юм бол? Энэ талаар бүгдээрээ судлаа. Гадаад цементэн дээр эсвэл шалан дээр ус асгараад алга болсон үед та гайхдаг уу? Энэ талаар та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл бүгдээрээ энэ асуултын хариултыг олцгоё. Үүл хэрхэн үүсдэг юм бол? Том далай тэнгисүүд ууршдаг юм болов уу? Дэлхийн бүх ус мөнхийн эргэлтэнд оршино. Энэ эргэлтийг явуулдаг гол хүч нь нарны эрчим хүч, хөндийн хүч хоёр юм. Нарны элчээр халсан ус дэлхийн гадаргаас ууршиж, үүл үүсгэж бороо хурд өмс оруулдаг байна. Тэснээр бидний амьдралын гол хүчин зүйл болох ус далай тэнгисийг тижээж өгдөг байна. Үүнийг бүгдээрээ дуршилтаар харцгаая. Ижил савнд ижил хэмжээний ус хийн. Усандаа өнгө оруулагч хийгээд түүнийгээ хутгана. Бэлэн болсон усныхаа хэмжээг хэмжиж тодруулна. Ингээд нарны тусгал тавиад ажиглалтаа хийцгээе. Эхний өглөө ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Харин хэдэн өдрийн дараа маш бага хэмжээний ууршил явагдсан байгааг бид харж байна. Үүнийг бүгдээрээ тайлбарлацгаая. Шингэндэг молекулууд халсан үед эдгээр молекулуудын хөдөлгөөн хурдсана. Нэг үгээр молекулуудын шингэнүүд сэнэглэгдэж хийн төлөвт шилжиж байгаа үзэгдэл юм. Үүнийг бид хийн төлөв буюу ууршилт явагдаж байна гэж үзнэ. Харин нөгөө савнд байгаа ус яагаад ууршсангүй вэ? Энд ч мөн адил ууршилт явагдаж байна гэсэн үг. Яг л нөгөө бидний дэлхийн бүх ус мөнхийн эргэлтэнд оршино гэдэг шиг ус ууршаад буцаад таган дээр ирээд буцаад доошлно гэсэн үг юм аа. Тэгэхээр бидний туршилт маань дэлхий дээр оршиж байгаа усны бүх төрлүүд нийлээд усан мандлыг үүсгдэг бөгөөд дэлхийн бүх ус мөнхийн эргэлтэнд оршиж бидний усыг бүтээдэг байна. Ийм бидний цементэн дээр асгарсан, шалан дээр асгарсан уснууд нарны эрчим хүчээр ууршиж алга болж эргээд бидэнд бороо засаар усыг өгдөг байх нь шүү. Тэгвэл бүгдээрээ усны ууршилтын талаар мэдээллийг мэдэж авлаа. Усны ууршилт явагдсанаар ямар давуу талуудтай вэ? Агаар чийгчлийг зохицуулдаг, эрчим хүчийн үйлдвэрлэхэд ашигладаг, газар тариаланд аш тустай гэд олон талын давуу талтай шүү. Усны ууршилт бидний амьдралд олон талын нөлөө үзүүлдэг. Халуун өдөр илүүдл усыг хэд ууршуулахаас сэргийлнэ, оймод ногоон байгаль үнжийг нэмэгдүүлнэ, халуун үед их ус шингийг хэд халуунтаас сэргийлнэ, ус хэмнэлтэд хэрэглэхийг дэмжиж өгнө, ус хадгалах гэд олон талын нөлөө үзүүлдэг. Усны ууршилт нь доктортой хөгжлийн үндсэн зарчмуудтай шууд холбогддог. Тэгвэл доктортой хөгжлийн үндсэн зарчмуудтай холбож тайлбарлая. Доктортой хөгжлийн үндсэн суурь болох усны эргэлт нь чухал хэсэг бөгөөд байгаль орчин, эдийн засаг, нийгэмд олон нөлөө үзүүлдэг. Тэгвэл дараа гаргыг хэрэгжүүлэх боломжтой. Тэгвэл бүгдээрээ усаа хэмнэх, байгаль орчноо хамгаалах гэд